Шалом. Шалом. Шинэ өглөөний мэнд хүргэе. Сайхан марцгаасан уу? За эзэн хандан бүгдээрээ талархыг өнөөдөр 12 сарын 16-ны өдөр. Аваа энэ өдрийг та ерөөгөөрөө энэ өдөр таны үг бидний зүрхний гүн суурдах болтугай. Тэгээ таны үг бидний зүрх сэтгэлийг, оюун санааг, бидний бодлыг, бидний өдөр бүрийн үйлийг хөтлөн дагуулах болтугай. Тэгээ таныг бид магтаж байна. Таныг бид хүндэлж байна. Эзэн та бол үнэхээр гайхалтай учраас та бидний амьдралаас үнэхээр магтаалыг авах цагтай нэг бид таныг танд талархан, таныг хүндлэн, танд энэ өдөр энэ цагийг энэ ихний мөргөлийн цагаа танд өргөж байна. Эзэн та өдөр дараа Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар дуулын 145-ыг уншина. Дуулын 145. За мөнхөд магтан дуулахын учир гэсэн гэрчгтэй дуулын 145 дахь бүлгийг уншина. За уншлаа. Аяа хаан минь, бурхан минь, таныг би дээдлэн, алдаг нэрийг тань үеийн үед би өрөө магтана. Нэг ч өдөр гээйлгүй таныг би өрөө магтана. Нэр алдрыг тань би мөнхөөс мөнхөд магтана. Яавэ бол агуу магтаалгийн дээдэн зохистой. Яавэгийн агуу чанарыг яавч ухаарч баршгүй. Үеэс үед үйл ажил тань өндөрт магтагдана. Үлэмж хүчит үйлсийг тань хүмүүс тунхаглана. Алдарт сүр хүч цог жавхлан тань тэтгэж ажил үйлсийг тань гайхалтай магтана. Сүрдэн хүчрэхэг үйлсийг тань тэд харж сүрлэг агуу чанарыг тань би тоочно. Таны сайн сайхны тухай дурсамж ундарч таны зөвд чанарт тэд баясан төрлөг өргөн. Ингүү нэгүүлсэнгүү өршөөнгүү билээ яавэ. Энэрл журам нь агуу уур хилэнд алгуур билээ. Хамаг бүгдэд яавэ сайн ханддаг хийсэн бүтээл бүртээ өршөөнгүү. Бүтээл бүр тань яавэд талархал өргөж үнэн журамтнууд таныг ерөн магтнаа. Хаанчлын тань яруу алдрыг тэд ярьж хүчит үйлсийг тань тэд хэлэлцэн. Хүмүүний үрсэд хүчит үйлс тань танигдаж хаанчлын тань цог жавхаа сүр алдар мэдэгднэ. Таны хаанчлал үрдийн хаанчлал, таны ноёрхол үеийн үед яавэ. Зам мөр бүрдээ итгэмжит явдал үйл бүрдээ өршөөнгүү. Бүтэрч унсан бүгдийг яавэ түшин бохирч сөхөрсөн бүгдийг тэрээр босгоно. Нүд бүр таныг ширтэж найдан хүлээдэг. Цагтан та тэдэнд хоол хүнсийг хайрладаг. Агуу мутраа та дэлгэж амьд бүхний хүслийг хангадаг. Яавэ зам мөр бүрдээ зөв шудраг, явдал үйл бүрдээ итгэмжит. Өөрийг нь дуудагч бүрд яавэ ойр үр зүрхнээсээ дуудагч бүрд дотно. Өөрөөс нэмэгчтэн хүслийг биелгэж өөдөөс нь тусламжгүй орилогчдыг авардаг. Өөрийг нь хайрладаг бүгдийг хамгаалж өөдгөө бузар бүгдийг яавэ устгах болно. Ам хил маань яавыг магтана. Ариун нэрийг нь махбодтой бүхэн ашид мөнхөд ерөө магтахтун. Амен. Амен. За. За өнөөдрийн бидний уншсан Библийн хэсэг дээр юу гарч байна вэ гэхээр мөнхөд магтан дуулахын учир гэж. Мөнхөд магтан дуулахын учир. Шүлэгч бурхны агуу хүчит нэгүүлсэнгөө зөвхт байдлыг сэтгэлдээ тунгаан бодож түүнийг мөнхөд магтахар шийджээ. Бурхан хэн гэдгийг мэдэх тусам магтан дуулах болно. Энэ шүлэг дуулал номын Давидын шүлгийн сүүлчийн бүлэг юм. Тэрээр хаан болох бурхнаа мөнхийн мөнхөд өдөр бүр өргөмжлөн магтах болно хэмээн амлажээ. Давид амьдралынхаа туршид аюулд учрах бүрдээ агуу хүчит нэгүүлсэнгөө бүх замдаа зөвхт бурхантай уулзсан. Давид ч бурхны халамжийг хүртсэн бүх итгэгчид бүх бүтээлүүд түүний хаанчлын алдар сүр жавхлан магтах нь мэдээж. Магтаалаараа тэд бурхнаараа
багтан сайрахыг хүсдэг. Түүний агуу сүр хүч бүтээлүүдэд захирах үед ялангуяа сул дорой хүмүүсийг нэгүүлсэх үед илүү тодорхой харагддаг. Бурхан товлсон цаг тохирсон хүнсийг өгч бүх амьд оршихуун амийг хамгаалан халамжилдаг. Мөн амьдралын хүнд хэцүү үед түүнийг дуудаж өршөөл инэрлийг нь хүртэхийг хүсэж буй дорой хүнд ойр байж зовлонгоос авардаг. Бурхны ивэл нэгүслэр ам амьдралаа залгуулан бүхинч түүний ариун нэрийг багтхан зохистой. Бурхан гэж юм бэ? Бурхан сөхөрсөн бүхнийг босгож санаа тавин халамжилдаг бурхан. Хүнд хэцүү асуудал тохиолдох бүрд хамгийн ойр байж чих тавин сонсдог бурхандаа юун төрөн залбираараа. Тэгэхээр бурхан бол бидний хүнд хэцүү үед хамт байдгаа гэсэн юм тийм үү. Тэгээд Бурхны үйлцэн бүхний сэтгэлдээ сийлэн хаасаагүй ярих хэрэгтэй. Бурхны агуу хүчирхэгт харцаа тогтоохгүй л амьдралын өчүүхэн алдаа жижиг асуудал харагддаг. Тэгээд магтаалж гомдлоор дүүрдэг. Бурхан ямар хүчирхэг гайхамшигыг тунгаагаараа. Тэгэхээр бид нар дуулын 140-140-өөс 43 хэлжгсэн тий 140-өөс 143 хүртэл болохоор Давид яг хүнд хэцүү үедээ, дайсан хөөгдөх үедээ хүнд хэцүү байгаа тэр үед бурханд хандан бурхныг хамгаалаач, авраач гэсэн ийм залбирлуудыг хийжсэн бол 144-өөс эхлээд 144-45 болохоор бурхны нэрийг магтж байгаа тийм үү. За өнөөдөр бидний энэ зурган дээр би 145-2-оос 3 дахь ишлэг оруулсан байна. Өдөр бүр би таныг магтаж таны нэрээр үрд мөнхөд сайрхнаа. Эзэн агуу бөгөөд маш ихээр магтууштай агуу нь илрүүлэшгүй гэсэн байна тийм. За тэгээд бурхны агуу байдал болон түүний нэрийг магтсан байна. Би түүний нэрийг үрд магтнаа гэж байна тийм үү. Тэгэхээр бурхны нэр нь бурхны зан чанарыг илэрхийлсэн байдаг. За би сая бурхны нэрс гэдэг тийм магтандаг тавьсан тийм үү. Бурхны нэрс. Тэгэхээр бурхны илчлэгдсэн зан чанар нэрэндээ байж байдаг тийм нэрэндээ байж байдаг. За ер нь гэхдээ бусад үндэснүүдийн дунд ч гэсэн тийм нөгөө нэг нэрээр нь айгуух юу яадаг штэ. Тэр хүнийг ингэж ийм хүн болоосоо гэсэн утгаараа одоо нэрийг өгдөг тийм манай Монгол үндэстэн ч гэсэн тийм эсэ. Айгуу харамсалтай дунд нь нөгөө нэг одоо шашин шүтлэг орж ирээд ийм юу нэрнүүд ороод ирсэн. Юу дээ нөгөө нэг төвт нэрүүд ороод ирсэн юм байдаг. Тэгээ манай ээж айгу уран тийм маш гоё юм ойдог хүмүүс юм баггүй тийм ээж өөрөө тэргээ нөгөө төвт нэр нь болохоор үйлийг бүтээгч гэсэн тийм нэр баггүй. Тэгээ ээж маань айгу тэрэгтэй гэж бас яг одоо миний нэр болохоор яг үйлийг бүтээгч гэдэг үйлэнд урантын утгаа гэдэг өөр айгуугаа тийм юу байсан. За тэгэхээр мэдээж хэрэг үндэснүүдэд энэ зүйлүүд байдаг. Тэгвэл бид нар гэсэн хүүхдүүдтэй айгуу юу нэр өгдөг. Бас тий одоо сүүлийн заримдаа нэг юм сайхан гарч иржсэн юм дээр болохоор бүхий нэрийг хүмүүс бас айгуу өгдөг те тэр жилдээ ингээл төрүүлсэн бүх ч юм уу те одоо маш гоё барилдсан бүхий нэрийг шиндэрж байгаа хүүгүүдтэй өгөх явдлууд байдгаа энэ төр гэдгсэн юмсан. За тэгэхээр бид нэр бурхны нэрийг би өнөөдрийн саяны магтан дуу тэгээд би бурхны нэрүүдийг өнөөдөр оруулчихъя за бичлэгээ юугаар нэрүүдээ бичээд оруулчихъя. Тэгэхээр бурхны нэр дотор утга учир нь байдаг. Жишээлбэл бид нар бурхан хангагч гэх тий бурхан хангагч бурхан хаврагч өчигдөр бид нар Давидын дуулал донд 144 дээр ярьжсэн шүү дээ бурхан бол хаад бурхан цайз бурхан хамгаалагч бурхан хаврагч гэдэг хэрнээ яг дуулал номон дээр Давид нэг л удаа бурхан бол хайр та бол хайр гэж хэлсэн байдаг. Бурхан бол миний хайр гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр хайр гэж хэлж байгаа нь би танд хайртай гэдгээс илүүгээр бурханы хайр бол агуу юм гэсэн утга байгаа шүү дээ тий. За тэгэхээр өнөөдрийн бидний уншиж байгаа ингээд хэсгээс харах юм бол зүгээр энэ ингэж штэ 2 дугаар ишлэл дээр ялангуяа таны нэрээр үрд мөхөс сайрхна гэдэг зүгээр сэтгэл хөдлөл биш. Сэтгэл хөдлөл биш. Тэг сэтгэл хөдлөл биш харин энэ юу гэхээр яг
амьдралынхаа турш амьдралын манд байр суурь гэсэн үг байхгүй. Бүхэл амьдралынхаа турш зөвхөн ингээд өнөөдөр надад одоо юу гэдэг зарим хүний хувьд одоо надад би тест ингээд аягүй мөнгөний асуудлаар чи юм мөнгөний асуудлаас намайг гаргаад өгөөч гэж залбирчээсэн чи бурхан тэр өдөр шийдчихлээ гэж одоо за тэр асуудлаас шийдсэн. Тэгвэл ваа бурханстаа та бол авуу гэл тэгэл хэсэг хугацааны дараа та байгаа мó байхгүй мó гэл өөр нэг асуудал гараад ирэнгүүт байгаа мó байхгүй мó гэх тэгээд авах биш. Харин үнэхээр бурхны илчлэгдсэн тэр зан чанарыг магтах нь түр зүрийн сэтгэл хөдлөл биш. Энэ нь бол бүр амьдралын байр суурь. Амьдралынхаа туршид тэр бурхны зан чанарыг магтдаг, бурхны зан чанарыг мэддэг те. Ямар нэг тэр зовсон ч жаргасан ч тэр асуудал дундаа бурхан бол үнэхээр хамт байгаа. Бурхан энэ зовлонгийн цаана надад сургаж байгаа зүйлүүд байгаа. Энэ зовлонгоор дамжуулаад миний өсөх талбарууд байгаа гэдэг сургагдах өсөх талбарууд байгаа гэд ямар ч үед яг бурхны өмнө зогсож байгаа энэ айгүй чухал байгаа тийм ээ. Тэгэхээр магтаал гэдэг амьдралын манд байр суурь байх хэрэгтэй болохоос зөвхөн сэтгэл хөдлөлөөр өнөөдөр магтмаар санагдал маргааш нь гомдмор санагдал гомдоод байдаг зүйл бол бурханд бол хамааралтай зүйл биш ээ. За тэгээд энэ нь үеэс үед дамжих гэрчлэл гэсэн тийм нэг үеийн нөгөө үед таны үйлсийг магтнаа гэсэн байна. Нэг үеийн нөгөө үед таны үйлсийг магтнаа. Тэгэхээр үеэс үед тийм үү? Үеэс үед магтнаа. Жишээлбэл монголчууд бол түүхэндээ бол Христ юу байсан гэж үздэг тийм үү? Чингис хааны үеэс Христ итгэгчид байсан гэж үздэг. Тэгвэл бид нар өнөөдөр жишээлбэл би яг одоо ингээ бодтойгоор одоо гэр бүл дотроо би анхны итгэгч гэл ингээл явж байгаа боловч яг үнэн хэрэгтэй хит үеийн итгэгч гэдэг мэдэхгүй байхгүй юу? Бидний бүр дээр үед одоо Чингис хааны үед түүний дараагийн үед ч ямар итгэгч хийсэн бид нар мэдэхгүй тийм үү? Дунд нь таслагдаад эргээд бурхны ер нь уяа биднийг атгадаг те биднийг барьдаг тэр гар хизээч биднийг тавьдаггүй хүмүүс тавьдаг болохоос бурхан өөрөө хизээж тавьдаг. Хизээ нэгэн цагт магадгүй бидний өвгдөө эзхийн нэг хүн итгэж байсан ч юм уу те. Тэгээд үеэс үед энэ дамжиж ирсэн ч юм уу ийм байдгаа. За тэгэхээр итгэл гэдэг миний байнга хэлдэг зүйл байдаг тийм үү? Итгэл гэдэг бол зөвхөн ганц хүнийх биш, ганцхан миний итгэл надад хамааралтай зүйл биш. Энэ бол юу вэ гэвэл итгэл гэдэг бол үнэхээр үе дамжсан өв юм а. Та хүүхдүүдээ юу хөвлөж үлдэхийг хүсэж байна вэ? Яг үнийг хэлэхэд бидний хувьд үлдэж одоо үлдэж эцэгхээс өвлөн авж байгаа зүйлийг бид нар одоо за энэ зүйлийг л авлаа, энэ зүйлэл одоо байна гэж байгаа бол хэсэг хугацааны дараа тэр зүйлүүд одоо тэг байхгүй болж болцсохгүй тийм үү? Байхгүй болж болцсохгүй. Яг одоо ингээл жишээлбэл миний хувьд яг аавас минь надад өвлөж үлдсэн юм гэвэл бодит биеч зүйл бол байхгүй. Бодит биеч зүйл байхгүй. Би өчигдөр найзтайгаа уулзаад юм ярьж байгаа Нэста энэ тухай бас ярьжсэн байхгүй. Тэгээ тэр нь юу вэ гэхээр яг аавас минь үлдсэн бодит зүйл байхгүй. Гэхдээ яг аавын маань DNA өнөөдөр одоо тий дөрөвт хүүтэй явж байгаа тэрний өхөр ном уншдаг DNA ном уншдаг тий. Тэгээ би нэг удаа бүр яг гэртээ ингээд ертөнц ирсэн байж байгаа ертөнцийг ном би бас ном уншаад ертөнц ном уншаа суугаад тэгээд би тэр нэлийн зайтай гэхдээ би ингээд ертөнцийг харсан чинь бүр тэгээд би ингээд ертөнцийг чи цаймаа уух юм юм мэдхүү гэсэн чинь ингээд тэрийг сонсхын үгүйгээр уншиж байгааг ингээд хараад гэжсэн яг чинь би өөр ирэхгүй аавда хайгуу талархаад уйлсан байхгүй. Ингээ харсан бүр өөрөө ирэхгүй нэлмэс урсаад та ямар гоё өвийг тэг бидэнд өгсөн юм бэ? Та ямар ч өөрөө тэг манай аав чинь сургууль сураагүй шүү дээ. Тэг бүр одоо бас сургуулийн боловсралгүй тийм байсан. Тэгэхэд өөрийгөө сургаад ингээд бүр ингээд түүхийн эрдэмтэн шиг түүхийг мэддэг тийм хүн болжсэн. Маш олон хүмүүс яг жинхэнэ Монголын түүхийг сонсохоор ингээд аав дээр минь нэрдэг. Тэгэл манайх чинь түүхийн багш байсан. Тэг сургуулийн тэгэл аав ингээд Монголын түүхийг бүр яг нөө тэр үеийг туулсан хүн болохоор манай аав чинь 1912 оны хүн баггүй юу. Тэгээд 1932 онд гэхэд одоо 20 настай байсан. Тэгэхээр чинь нөгөө нэг юм айгүй сайн мэдчихсэн тийм одоо насанд хүрсэн үе шүү дээ. Тэгээд тэр үед нөгөө нэг одоо хэлмэгдүүлэлт тэгээд театрын анхны юу тэгээд Монголын анхнаас нөгөө нэг айгүй мундаг гоё юм хүмүүсийг хэлмэгдүүлжсэн хамт ажиллаж байсан. Одоо хүмүүсээс эхлүүлээ хэлмэгдүүлэлтэнд автагдчихсэн. Энэ зүйлүүд бүгдийг нүдээр үтсэн хүмүүс учраас ингээд бид нар тэрийг айгүй ингээд тодорхой ярьдаг байсан байхгүй. Тэгээд тэр нь ингээд бидэнд ингээд үе дамжиж ирсэн. Одоо юу гэдэг аав юм ном уншдаг зүйл
наад дээр манай охинд тэгээд ингээд манай зэвхүүд ингээд өөрөөр хэлбэл миний харж байгаа ингээд дөрөвт хүйдээ ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд ингээд DNA буюу те энэ зүйл маш чухал юм одоо өв болдог. Тийм учраас бид нар хэрвээ магадгүй бидний бас таслах ёстой DNA-юуд байгаа. Таслах ёстой тийм үү? Тэрийг бид нар таслаад тэгээ эзэн дотор бидний янда үг дээцээс ирсэн муу зүйлүүд байвал тэрийг бид нар таслаа зогсоогоод тэгээ бид нар харин бас яах ёстой. Зөв яг эзэн дотор эзний тэр гайхалтай итгэлийг бид нар өв болгон үр хүүхдүүдэд өгөх ёстой. Энэ ангуу чухал байгаа тийм. За тэгээ цаашлал бид нар 8 дугаар эшлэл дээр эзэн нэгүүлсэнгүй хийгээд өршөөнгүй уурлагтай удаан хайр инэрлээ агуу юм гэсэн байна. За тэгээд энэ дээр нэг уг нь нөгөө юу нь болохоор инэрэл гэдэг үг нь яг нөгөө еврей үгийнх нь утга болохоор ихийн хевлийн мэт гэсэн үг гэдэг байхгүй. Ихийн хевлийн мэт гэсэн ийм үг байгаа. Ихийн хевлийн мэт. Тэгэхээр ихийн хевлийн мэттэй биднийг ингэж инэрэн хайрлсан тэг хамгаалсан энэ зан чанар гэж байгаа гэсэн. Тэгэд энийг бол ер нь нөгөө нэг ялангуяа эзэн нэгүүлсэнгүй хийгээд өршөөнгүй уурлагтай удаан хайр инэрлээр агуу юмаа гэд энэ ишлэл бол ер нь нөгөө нэг Мосегийн үеэс эхлээд ингээд Израильчүүдийн яг бурхныг илэрхийлдэг юм илэрхийллүүд ийм байсан. За тэгээ түүний дараа нь болохоор юу чинь бурхны хаанчлал засаглалыг магтсан байна тийм үү? Бурхны хаанчлалыг засаглалыг магтсан байна. Бурхан бол тэтгэгч гэдгийг хэлсэн байна тийм. Амьдралын хэрэгцээ, цаг хугацаа бүх зүйлд бурхан биднийг хамгаалan тэтгэж байдаг. За энэ дэр байна штэ тийм. 12 дэх хүний хүүгүүдэд таны хүчит үйлсийг болон хаанчлалын тань алдарт сүр чавхлан мэдүүлэхийн тулд болоо гэд. Тэгээд бурхан бол холын хаан биш дууддаг хүнд ойр эцэг юм аа. Түүнийг дуудахад тэр ойрх юм аа тэр зүгээр тэг бид хамгийн гол нь дуудах нь айгүй чухлаа гэсэн энэ зүйлийг бид нар бурхнаар яг энэ зүйлээр бурхны зан чанарыг мэдэж талархах хэрэгтэй юм аа. Бурхныг магтъя. Бүгдээ үнэхээр заавал нэг зүйл одоо миний хүссэн зүйлийг бурхан өгснөөр яг миний залбиралд хариулсныхын төлөө биш. Зүгээр л бурхныг бурхан бол та би бурхан бол оршиж байгаагийн төлөө бид нар түүнийг таларханд залбирах түүнд талархдаг түүнд түүнийг магтдаг байх хэрэгтэй юм аа. За юм байна. Та юу ойлгох вэ? Юг мэдрүү? Юг ард түм юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Зүгээр л бурхныг байгаагаар магтай тий. Үлээс сэргээл бурхан тавал агуут, бурхан тавал гайхамшигтай гэл. Би өчигдөр нэлээ орой унтсан. Тэгээд өчигдөр миний хувьд бас айгүй сэтгэл хөдлөөд тэгээд бас айгүйх залбирсан. Би яг ч нэг энэ Филиппинээс ирсэн гэр бүл муу эмгтэй тохиолдоос тэгээд тэд нар бас ямар ч хэлсэн те зорж ирсэн зүйл нь биелээсээ тэдний хувьд те яг хэр шудраг хэсэг тогтооход тэдний энэ зүйл ялангуяа Монголын шүүх засаглалд маш чухал нөлөөлөл бий болоосоо гэд өчигдөр бас айгүй залбирлаа. Тэгээд сайн цаг ирж байна. Тийм ээ сайн цаг ирж байна. Шудраг зүйлүүд өнөөдөр харанхууд байсан зүйлүүд ил гарч байна. Энэ айгүй чухал харанхууд байсан зүйлүүд айгүй чухал. Тэгээд би өчигдөр бас нөгөө Австралид болсон тэр юуны тухай юг үзлээ, бичлэгүүдийг нэлээд үзлээ. Австралид болсон буудалцаан тэрний тухай үзлээ. Тэгээд тэгсэн чинь бүр илүү олон зүйлүүд ингээд тодорхой болж гарч ирж байна. Тэрний юу гэхээр еврейчүүдийн нөгөө Ханука баярыг тэмдэглэж байсан. Яг тэр үед тэгээд нөгөө амралтын өдөр байгаад хүмүүс далайн хэрэг дээр ер нь хүмүүс айгүй очдог тийм газар юм байна л да. Одоо Солонгост болохоор Бусаны Хэвүндэ гэж далайн хэрэг дээр маш их хүмүүс очдог байхгүй юу те их гоё газар гэдэг. Яг тэрнтэй л төстэй газар юм шиг байна. Тэгээд Ханука баяр гэдэг болохоор еврейчүүд үед гэрлийн баяр гэж явдаг байхгүй юу. Тэгээд
тэд нартэй туурайг еврейчүүд нөгөө туурайг сахих шаббат буюу нэг амралтын өдрийг сахих одоо нөгөө хөвч хүнхийг хоригдолжсэн ийм хуулиудын эсрэг сүмийн буцалж байсан энэний эсрэг еврейчүүд нөгөө нэг сүмээ сэргээж тэгээд Бакирлийн баярыг тэмдэглээд нөгөө мануурал агасагаад ийм баяр хийжсэн. Тэгээд яг хөө тэдний нөгөө нэг еврейчүүдийн дамаг ярианд нь юу гэж яддаг вэ гэхээр зөвхөн нэг өдрийн тос олцсон. Тэгээд нэг өдрийн тос олдоод тэгээд тэрийг нөгөө нэг юу яасан чинь нэг өдрийн тос нь 8 өдрийн турш уг нь бол аягүй жоохон тос хэсэрнэ 8 өдрийн турш тэр ангирал насаалттай байсан гэж ингэж үздэг. Тэгээ тэр нь юу гэхээр одоо хүний хувьд боломжгүй байхад бурхны хувьд бол гайхамшиг эхэлдэг гэдгийг ингэж илэрхийлдэг. Тэгээд 8 лаасаадаг тий бас нэг нь юу гэхээр нэг лагаар нөгөө 8 лаасаадаг ийм баяр байсан байгаа. Тэгээд тэр баярын эсрэг одоо нөгөө Пакистаны исламын нөгөө шишний одоо хэд даврагч үзлээдтэй тий аав хоёр тэдний зүгээр байж хат бууцсан те тэнд хүүхдүүд өндөр настай хүмүүс өрцөн гэсэн ийм зүйл байна. Тэгэхээр өнөөдөр үнэхээр бид нар бас бурхны өмнө зөвхөн өөрийнхөө те нэг хэрэглээний төлөө залбирхаас илүү бид нараас энэ дэлхийн төлөө энэ дэлхий дээр болж байгаа үйл явдлын төлөө ялангуяа бурхны гэрэл энэ дэлхийн бүхэл газар нутгуудад Монгол улсад маань улам илүү гэрэлтээсэ гэдэг үүний төлөө бид нар залбирх хэрэгтэй. Тэгээд бидний залбирлын бас нэг хэлбэр нь магтаал байх хэрэгтэй тийм үү? Магтаал байх хэрэгтэй. Үнэхээр гоё магтаад юу яах тийм магтах хэрэгтэй. Энэ айгуу чухал. Ямар ч үед бид нар бурхны нэрийг дуудан магтдаг байх хэрэгтэй. За юм байна. Өдөр бүр таныг магтах хэрэгтэй гэж байна. Өдөр бүр би таныг магтаж таны нэрээр үрд мөхөд сайрхан. За өнөөдөр миний хэлхийг хамгийн одоо хүсэж байгаа зүйл магтаал зөвхөн бидний сэтгэл хөдлөлтэй холбоотой биш. Магтаал бол бидний амьдралын хэв маяг байхаас энэ аягүй чухал тий. За сайхан бас нөгөө манай нэг шин итгэгч маань аягүй нүүдэг байхгүй. Аягүй нүүдэг байсгал барайсалдаг. Тэгээд тэгээд ер нь нөгөө солонгос жимштэй байраа салаад байхад янз янзын байранд ордог, янз янзын сүнсний тийм юунууд байдаг байхгүй. Японд байгаа хүмүүс бол энийг аягуулсаа ойлгож байгаа тий. Солонгос бас яг ийм байдаг байхгүй. Тэгээд би яг тохойд нь хэлчихсэн байхгүй ингээд байнга залбирчээ. За тэгээд оцсон газараа байнга залбир нөгөө талаар байгаа газартаа бас нөгөө юу магтан дүү хайгуух тавьчээ гэдэг. За би ойрын үе жоохон дандаа нөгөө бурхны нэртэй холбоотой бид нэр хүсгэдэг уншиж байгаа учраас би бурхны нэр гэсэн магтан дүүг тавиад байгаа. Тэгээ бус үед бол бид нэрээ байнга сонсдог магтаал байдаг. Тэг төгөлдөр би тэр хаяг өглөөд бол яг шууд тавьчихдаг байхгүй. Өглөөд шууд тэрийг тавиал яг магтаалын аянд ингээд өглөө гэхлүүлэх аягүй дуртай. Ийм тэгээ заримдаа бас орой унтахтаа ч гэсэн те магтан дуу тавьж байгаа тэгэл яг унтчихдаг. Ийм зүйлүүд тэгээ. Тэгээ зүгээр магтан дууны ая тэр магтан дууны оршихуй тэр магтан дууны юунд бол ийм сүнслэг оршихуй байдаг. Тэр зүйл гэсэн бидний орчин тойрныг те бас үнэхээр ариусгаж идэг, цэвэрлж идэг. Сүнсний тэ бидний сүнсийг бас аягүй тайвшруулж яадаг юм байгаа. Тэгэхээр бурхныг магтаал нь дахиад хэлий бидний сэтгэл хөдлөөс болж бурхны нэг өдөр нь магтаал нэг өдөр нь гомдол тийм хаврын тэнгэр шиг байх биш бид нар зүгээр л ямар ч үед байгаагаар нь магтдаг тийм хэцүү зовлонтой үе байсан гэсэн бурхан минь би зовж гин надад хэцүү байна. Гэхдээ та байгаа нь ямар сайн хэрэг вэ? Би зовлонгоо ярих та байгаа нь ямар сайн хэрэг вэ? Тэгэд энэ зовлонг та хамгийн сайнаар эргүүлж чадна гэдэг итгэж байна гэж залбирх нь хамгийн чухал аа. За юм байна. За та юу ойлгов? Хабрута. Та юу ойлгов? Юуг мэдрв? Юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Та юу ойлгосон бэ өнөөдөр? Та яг бурхныг магтахдаа яаж магтдаг вэ? Тэгээд та юу ойлгов? Юуг мэдрв? Юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За дэлхийн төлөөх залбирал өнөөдөр бид нэр Венесуэл улсын төлөө залбирна. За Венесуэл улс болохоор 28 сая хүн амтаа тэгээд 84.5% нь хэрэгсэж байна. 84.5% нь хэрэгсэж байна. За
Гэхдээ бид нарт бас энэ Венесуелийн тухай олон асуудлууд байна. Венесуэл улс сүүлийн хэдэн жилд бидний нүдний өмнө уран унсан сүүлийн үе удирдагчид улс орныг сүрэлт хүргэсэн ерөнхийлөгч Мадурогийн бодлого олон нийтийн эсэргүүцлийн өмнө гаргасан түүний зөрүүзэн маш эргэлзээтэй ерөнхийлөгчийн сонгуулийн энэхүү уналтыг хурцсан. Газрын тасны асар их нөөц ч гэсэн эдийн засгийн уналтаас урьдчилан сэргийлж чадаагүй юм а. Энэхүү уналтаас өмнө авилга ядуурл өргөн тархсан байв. Хотын оршин суугчдын 60% ядуусын хороололд амьдардаг. Венесуэл улс Латин Америк хамгийн их авилгад өрсөн хоёр дахь улс юм а. Гаитигийн дараа эрүүл бид нар Гаитигийн төлөө бас залбирчээсэн тийм. Эрүүл мэндийн хямрал, үнсний асар их хомсдол, хэд инфляц нь сая венесуэлчүүдийг өөр газар амьдрах боломж эрэлхийлж улс орноос дөрөвхөд хүргэсэн. Хүүхэд ахмад насны жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр нь бүгд шудраг бус 8-ч долон гэмт хэрэгтнүүдийн мүлжлэгт өртөх эрсдэлтэй байна. Тэднийг хамгаалахын төлөө залбираараа Венесуелийн ард түмний зовлон эмгэлхийн төлөө бурхнаас залбираараа гэсэн. За тэгэхээр бид ер нь одоо нэг сүүлийн үед бас аюух тэрэгж яригдаад байгаа шүү дээ. Хэрвээ Монгол тэгээ Венесуэл баялагтай орно гэсэрнэ удирдлагын хямралд орсон. Монгол ч гэсэн баялагтай орно, улс төрийн хямралд орсон тий. Улс төрийн удирдлагын хямралд орсон ийм орн байгаа даа шүү дээ. Тэгэхээр улс төрийн энэ зүйлийн эсрэг хамгийн их одоо сэтгэл тавих хамгийн их санаа зовх хүмүүс христч хүмүүс бид нар л аахгүй. Бид нар л яг энэ зүйлийн эсрэг залбирдаг, бид нар энэ зүйлийн төлөө зогсдог, бурханд зогсолтгүй залбирдаг байж улс оронд байна тий. Эдийн засгийг зөвөөр удирдах хүмүүс гарч ирэхтэй байгаа. За өнөөдөр маш олон хүмүүс жишээлбэл одоо юг эсэргүүцдэг, одоо хувийн хвшлийг эсэргүүцдэг, бүх зүйл төрийн хяналтанд байх ёстой гэж боддог. Тэгээд одоо ялангуяа нөгөө юг одоо цахилгааныг ингээд янгон готолч хүмүүс айгүй дурггүй байгаа шүү дээ. Цахилгааны үн нэмэгдэхэд гэтэл яг төхөр нөгөө цахилгааны үнийг одоо бензиний үнийг, цахилгааны үнийг улсаас тогтоочод байгаа байхгүй. Улсаас тогтоочод тэр нөгөө нэг яг бодит юунаас өөр байгаад идэг. Тэгээд тэрийг бас айгүй зөв хуваарлж чадахгүй. Одоо нөгөө нүүрсэн дээр бэлтэх юм байгаа шүү дээ, тий. Нүүрсийг нүүрс өөртөө нүүрстэй хороо ирнэ гатнаас нүүрс аваад байгаа. За тэгтэл Монголд бол маш гоё тий. Одоо цахилгааны эрчим хүчийг одоо яг бүрэн боломжууд байхад тэднийг нөгөө улсын хяналтанд авчгаар одоо хувь хүмүүс ч юм уу тэг компаниуд тэг үхэн зүгээр л ингээл хөдөө хорны биш ингээд хятад явчихад ингээд айл болгоо юутай байдаг шүү дээ. Янз янзын одоо цахилгааны үүсгэрүүдтэй байж идэг тий. Тийм зүйлийг хийх гэхэд одоо тэрийг зөвшөөрөхгүй нэгдсэн тийм цахилгаан юутай байлгаад нэгдсэн зүйлээ байлгаж чадахгүй ингээд цахилгааны хомсдолд ороод тэгэл одоо нөгөө өчигдөрч гэсэн би мэдээ харж байхад ингээд Оросд одоо цахилгааны маш хүчтэй хомсдол ороо тэг хязгаарлалт хомсдолд бий болоод ирэхэд энэ улс шууд Монголд нөлөөлөх зүйл шүү дээ. Хэрэв Монгол бидаас юутай тэгээд тэрийг тэг одоо хувь хүнд компаниудад өгсөн бол өнөөдөр жишээлбэл нэг аймгийн нэг сумын нэг компани гэрлээр хангацдаг тий цахилгааны үүсгэрүүдийг бий болгочтой ийм зүйлүүд байх байхгүй. Одоо жишээлбэл Солонгос надад бүр аюу таалагддаг нэг зүйл нь юу гэдэг вөхөр нэг машины зөксөлөд гэдэг байхгүй. Ил зөксөлөд аюух машины зөксөлөд тэгээ тэрийг нөгөө нэг зуны цагт одоо дээрээс нэг хамгаалцсан хаалтууд байдаг. Тэр хаалтууд нь цахилгааны үүсгэрүүд гэдэг шүү дээ. Одоо нэг юу гэдгэлээ тэр ямар хавтант юу гэдэг лөө одоо цахилгаан нэг хураадаг нарны энерги хураадаг тийм хавтангууд идэг штэ. Тийм хавтангаар машины зөксөлөдөө ингээд сарвчлаад ингээд дээрээс ингээд халахалцсан байхгүй. Одоо машинууд нь хэд халуун заримдаа үнэхээр амар халуун штэ Солонгос. Тэгээ бүр ингээд баг халуунд бид нар яадаг гэхээр маш халуун өдөр одоо бүр 7 сарын сүүл 8 сард бүр айгүй өндөр халуун болоход машиндаа шууд орвол тэр нэг машин дотор маш их юм халуунаас үүсэлтэй одоо машинд хий үүссэн байж идэг. Тэгээд машины нэг өөрийнх нь нэг одоо түлшмжтэй холбоотой. Тэгээд тэрнээс болоод ухаалтаж унж болцсохгүй байхгүй. Панел гэж яадаг тий solar panel. За тийм хөрхөштэй үгүй байсан юм тий. За тэгэхээр нэг яадаг гэхээр бид нар бүх хаалга онгойлгодог байхгүй. Шууд ингээл нэг машина асаахгүй тэгээ эхлээд бүх хаалга онгойлгоод тэгээд тэр агаарыг гадагшлуусны дараа ороод машина асаагаад экон ажилладаг ах кондишн ажилладаг. Тэгжээж машинд орохгүй бүр орц хуул бүр зүгээр л бүр саунд цаашаулдаг байхгүй. Гэтэл нөгөө машиныг дээрээс нь халаахгүй тулд яадаг. Шууд халаахгүй тул дээр нь панелууд байдгийн дандаа тавгийг хураах. Тэгээд тэр чинь ялангуяа одоо жишээлбэл юуны хажууд байдгүй гэхээр миний мэдхээр лав нэг парк байсан. Одоо хүүхдийн парк. Хүүхдийн паркын гадаа
цэцэрлэгт хүргэлэнгийн гадаа айгүй том талбай байгаа байхгүй машины талбай. Тэр талбай дээр тийм цэцэрлэгийн үлсгэрийн панелуудыг тавьсан. Тэгээд тэр чин тэндээс хураагцсан гэрд тогоо яг тэр паркийнхаа үйл ажиллагаанд бас айгүй том дэлгүүрийн гадаа бас тийм зогсоолууд байдаг. Гоё яастай тий. Гэтэл Монголд ийм зүйл хийх боломжтой байхгүй юу? Монголд ийм зүйл хийх боломжтой. За гэтэл нөгөө нэг юу ч юм болохоор Венесуэл ч бас яг адилхан бүх зүйлийг төр аваад тэнгутлаа маш их халамжийн бодлогыг хэрэгжүүлсэн байхгүй. Үүнийх нисэр хүмүүс дургасгүй бид нар тийм халамж хэрэгтэй биш ээ. Биднэрт тий та нар бодолтой хин нэгэн хүн 100 мянган төгрөгийн халамж авч амьдэрснаас бизнес хийгээд одоо сарда сая ч юм уу 2 сая орлого олохын чухал байхгүй юу? Тийм үү? Бизнесийн дэмжээд өгчвөл 100 мянган халамжаас илүү их зүйлийг авах гэдэг шүү дээ. Гэтэл та нар бизнес их бүх нөхцөл ялангуяа татвар хамгийн чухал гэдэг. Тэ татвар маш зөв тийм юутай байх хэрэгтэй. Татварын нөхцөл айгүй зөв байх хэрэгтэй. Тэгээд үйл ажиллагаа явуулахад маш их хэмжээ шаарддаг. Маш их хэмжээ шаарддаг юм тий. Тэгээд нөгөө та нараас гоё та нар нөгөө нэг амаржингийн тэр цэнгүүн гэдэг их хурлын гишүүнтэй ярьсан ярилцлагыг сонсоор яг үнэхээр бид нэр гаднаас ингээд Монголоо хардаг юу яг тэр юмхтэй хэлж байгаа байхгүй. Би ч гэсэн ингээд Монголд очиад бүр айгүй бол бичиг баримт шаарддаг бүр гайхаад байдаг байхгүй. Бүх бичиг баримт нь одоо юун дээр байгаа шүү дээ. Одоо жишээлбэл би заримдаа зөвхөн одоо юу гэдэг юм одоо жишээл замын цагтад үнэмлэхгүйгээс болоо баригдчихж байгаа шүү дээ. Торгуулаад энэ төр тий. Хүн үнэмлэхгүй явж болно шүү дээ. Одоо би жишээлбэл яг үнийг хэлэхэд миний жолооны өмнөх хаанаа гихч мэдэхгүй байгаас Монгол биш Солонгост. Яг гэвэл би жолооны өмнөх аваад аюу олон жил болж шүү дээ. Нэг ч удаа би жолооны өмнөхөө үзүүлэх шаардлага гараагүй. Нэг л удаа гарсан. Сонгуулахад гарсан. Юулаа нөгөө нэг гараж купер яасан гэхэд гэсэн чинь тэр англис байсан. Англис солиход надад би ингээд юу халгуулгацсан байна гэж яваад очсон чинь загаагүй шууд англиг яг л бүх мэдээлэл компьютерт нь байгаа, сүлжээнд нь байгаа учраас тэгэл заавал би одоо энэ олон жил болоход би ер нь замын цагтаа намайг 2 удаа л зогсоосон. Тэгэл 2 удаа зогсохдоо бичиг баримтаа үзэл жолооны өмнөх гэдэггүй би зөвхөн өөрийнхөө бичиг баримтыг л үзүүлэхэд ID картаа л үзүүлчихэд болно. Иргэний өмнөхөө тийм үү Солонгос. Тэгэн гут нөгөөдхий ч үзэл шууд нөгөө хүмүүс чинь нэг юм жижигхэн гар утас шиг юм дээр л аппаратын дээр миний бүх мэдээллийг гаргаал ирчин. Тэгвэл та чи ийм жолооны өмнөхтэй ийм зэрэгэлтэй юм байна. Та яг тэ зэрэглийнхаа дагуу машина барьж байгаа зөв юм байна гэл ингээд гарчдаг байхгүй. Нөгөө улсад бүх мэдээлэл нь байж хат ингээд баахан цаас мас нэгтгэдэг тийм байцыг юм бичиг ингээл ингээд за Солонгос компани байгуулах үнэн амархан зүгээр л интернетээр суучвал хэдхэн минутын дотор компани байгуулчих болно. Монголд бол хэцүү баг тийм. За иймэрхүү зүйлүүд байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлүүд чинь системийн халдаанууд байхгүй, системээ өөрчлөх хэрэгтэй. Одоо би жишээл Солонгост бас дуртай байдаг зүйл нь юу гэхээр за би виза авах гээд виза сонгуулах гээд очиж гэж бодъё тийм. Тэгэхэд надад ингээд эсвэл би нэг компани байгуулах гээд очлоо гэж бодъё. Тэгэхэд ч юм уу тийм. Одоо эсвэл машинтай холбоотой ч гэх юм. Тэгэл одоо очиход надад нэг юм жижигхэн өстэй нэрийн хуудасны хэмжээний цаасан дээр ингээд 6 хэмжигсээр бичсэн ч юм уу тийм. 4 хэмжигсээр бичсэн. Та ийм зүйлүүд тэр үүдэнд нэг угаасаа нэг машин бидэг. Юу гэвэл нэг цанханд ямар машин нэг автомат машин байдаг шүү Монголч гэсэн одоо бий болсон байгаа. Тэр машинаас та эднэрээ гаргаад ирээч гэл. Ерөөсө тэрэн дээр ингээд одоо энэ дүүрэгт очихоор 4 юм нэхэл энэ дүүрэгт нь очихоор 7 юм нэхэл тэгдэхгүй. Ерөөсө улсаас нь тогтооцсон бүр аюу нарийн одоо мануал гэж хэлдэг тийм юмнууд нь байждаг. Ийм бичиг ийм одоо зөвшөөрөл авахын тулд тийм юм бичиг баримт хэрэгтэй гэл. Тэгэл тэр нь яг аппарат нь хажууд нь байж байдаг. Тэгэл би аппаратнаас нөгөө бичгнүүдээ гаргаал ингээд өгөхөд л нөгөө хүмүүс чинь шууд доорн тэгэл шийдэд өгчтэй. Бүх юм яг Монголд бол тийм шүү дээ. Нэг газар чад нэг юм нэхэл нэг газар нэг очир нэг юм нэхэл яг нэг хошин шаг гэдэг шүү дээ. Бархуу нэг юмхтэй болоод тоглолцсон тий. Ирээдүйн хадмаас баахан бичгийг ягаал англиар орчуул гэдэг. Яг тийм байгаад энэ чин системийн халдаахгүй. Тэг Венесуэл яг тийм улс. Венесуэл яг авилгалд ийдсэн. Яг тэр системийн халдаа гэдэг нь нөхөр авилга авахын тулд хүнээс бичиг баримт нэхэд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүнийг зовоож штэ бүр зааж чаддгүй. Тэгэхээр хүн залхаа захшиг шиг нэг тэдний хөргөөд шийдвэлчихээ. Солонгос нэг юу ядаггүй байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэгвэ тип өгдөг юм соёл тэдэлэн байдаггүй байхгүй. Тэг өчигдөр би найзтайгаа би тэр махны ресторанд авсан байхгүй хойлоо. Тэг манай найз бол заавал тип өгдөг байхгүй эмэгтэй пастор гэдэг. Манай би ярьдаг ш манай нэг эмэгтэй. Тэгээд өчигдөр ингээд тип өгч байгаа байхгүй.
Тэгсэн чинь нөгөө тэр ингээ солонго соёл байдгүй. Тэгсэн чинь нөгөө эмэгтэйчээс та одоо хоёр хүний дунд таньдаг салаатыг чинь би тэрээ өмнө нэг нэгийг авчир тавьж өгөл өстой боо бол би хүүе би бүрсэлтэн санаа зөв хүүе одоо бити та юм нэмж авчираа одоо бити юм өгөөрэй би хүүе нэ одоо бүр хэтэрлээ юм одоо болохоо байдлаа гэ типнээс болоод хит хүлчлэг авчлаа гэн Монголд яг ийм зүйл болоод байгаа байхгүй. Венесуэл яг ийм. Тэгээд хамгийн харамсалтай маш олон залуучууд тийм маш олон залуучууд ер нь Венесуэл аягүй тийм залуучууд ихтэй гэсэн байгаа шүү дээ. Маш олон залуучууд боловсролтой хүмүүс нь гар авчдаг. Яг тэгвэл амьдрахад хэцүү. Тэгээ ирээдүггүй юм гэдэг ингээ гар авчдаг. Тэгвэл Монгол өнөөдөр яг тийм шүү дээ. Одоо ингээ бүх ер нь хүмүүс хэлж байгаа Монгол бизнес эрхлэх маш хэцүү. Бизнесийн орчин маш муу. Өчигдөр бид нар Ванату улсын тухай залбирсан тийм. Тэгээ залбирсан тийм. Тэгэхээр Ванату болохоор эсэргээр бизнес хийхэд хамгийн тохиромжтой бүр тэ нөгөө тэр улсын иргэн болгоход тохиромжтой. Тийм учраас дэлхийн маш олон хүмүүс тийш хөрөнгө оруулалт тэгээд иргэншлийн авчид тэнд амьдрдаггүй. Тийм учраас 330 мянган хүн амтаа. Тэгээд бизнес хүмүүсийг татахын тулд тэр улсын үхээр татваргүй бас бизнесийн татваргүй бас байгаа байхгүй. Тэгээд маш олон хүмүүс иргэншлийг авчдаг. Тэгээд тэр иргэншлээс нь авсан хүмүүс нь 130 мянга $150 мянган хийгээд тэгээд ингээ иргэншил авчдаг. Тэгээд тэр иргэншлээр дэлхийн 90 оронд визго зарчдаг. Энд давуу талыг ашигладаг гэдэг ингэсэн. Тэгэхээр эсэргээр Венесуэл болохоор яг маш өндөр татвар яадаг, авилгал авдаг. Тэгээд дээр нь татвар өндөр болох тусам бизнес хомигдсон тий. Татвар их болох тусам бизнес хомигдсон. Тэгээд дээр нь нөгөө хүмүүс авилгал гэдэг чинь бүх шатанда. Одоо Солонгост л гоё штэ. Ямар нэгэн газар тий одоо жоохон өөр болж байгаа. Монгол хүмүүс ч гэсэн бас эрэхтэй дандаа тэгээд ус юу имлэгт хэрэгтэй ингээл эмчтэй үе юм уу? Бид нэр би гайхахгүй эмчтэй юм уу гэж хайх гэж байгаа гэх. Гүй яа хөөрхий хаалга хийж гисэн чи эмчтэй хевс мэвс өгөх юм уу? Гүй юу ч өгч болохгүй. Сургуулийн багш магштайгаа юу ч өгөх хэрэггүй, өгөхгүй, өгж олохгүй. Өгвөл эн чинь бүр авилгал авсан гэдэг тэр хүнийг ажилгүй, амьдралгүй болохоор угаасаа авахчгүй даа хүмүүс энэ зүйлийг нэг хүн бүр Чингис син юутай хөш. Нэлээ хевс авчраа би бүр за хэрэггүйтэй би танаас гуй та зүгээр наатах буцаагаад аваад яв эсвэл энд байгаа Монгол хүнд өчхөө. Наатахыг чинь хаан тавих уу тавих газраас болохгүй. Угаасаа Солонгос нэг хевс хэрэглэх айгүй хэцүү. Тэгээд би нэг айлд бүр Чингис хевсийг галтгооныхоо синктэгийнхаа өмнө тавьсан байхыг тэн дээр гიშгээд ингээ хоолоо хийж байхыг харсан. Та тэгэхээр битээ өгөө гэдэг өөх хэрэг байхгүй. Бүр гайхан таныг ийм юм хөрхүү яах гэж байгаа ингээ бүр авахчгүй гэдэг. Тэг шаардлага болцсон тийм. Тэгэхээр өнөөдөр Монгол ч гэсэн энэ Венесуэл шиг болохын тулд бид нар залбирах хэрэгтэй. Тэгээ Венесуэлийн төлөө залбирая. Венесуэлийг ярих хэрэг Монголоо Венесуэл шиг болчих байл гэж санаа зовоод шүү дээ тийм. За тэгэхээр авилгал ядуурл маш их ингэж байна. Яг л Монголын нөхцөл байдал өнөөдөр ийм байгаад шүү дээ. Тийм. За хамтдаа залбирая. Эзэн минь таны нэрийг бид магтаж байна. Та бол хүч чадлын эзэн. Бид таныг өдөр бүр ямар ч нөхцөлд бид таныг магтдаг байхаар эзээ та удирдаарай. Гэт үнэхээр бид таны бүхий л тэр гайхамшиг чанаруудыг бид мөнхөд магтан дуулах тэр л амьдралаар бид хожим мөнхийн усад ч таныг магтахын адилаар энэ дэлхий дээр байхдаа бид бас таныг бүхий л нөхцөл байдалтай таныг магтахж таныг хүндэлж амьдрахыг хүсэж байна. Эзэн та бол сөхөрсөн бүхнийг босгодог, санаа тавин халамжилдаг эзэн. Тэгээд үнэхээр таны үйлцэн зүйлийг бид нэр зөвхөн миний төлөө үйлцэн, миний гуйлтанд хариулсан тэр зүйлийг биш, харин энэ дэлхийн ертөнцийн таны хийсэн тэр байх гайхалтай бүтээгч сан чанартай гайхалтай тэр ажлууд, авралын ажлуудыг бид магтан таныг хүндлэн амьдрахад эзэн та удирдаарай. Эзэн өнөөдөр үгийн төлөө баярлалаа. Тэгээд бид үнэхээр таныг байгаа газараа, байгаа нөхцөл дотор тэгэхээр таныг магтдаг байхад та бидний дотор үнэхээр эзэн та үргэлжлүүл ажиллаараа. Аваатай би яг одоо Венесуэл улсын төлөө залбирч байна. Венесуэл улсыг та энэ хүнд хэцүү нөхцөл байдлаас та гаргаж өгөөч. Энд байгаа ялангуяа хүүхэд ахмад насны жирэмсэн эмэгтэйчүүдийн та нэмжиж тэднийг та хамгаалаарай эзэн. Тэднийг янз бүрийн гэмт хэрэгтнүүдийн мүлжлэх тавтахаас хамгаалаарай эзэн. Энэ оронд байгаа энэ эдийн засгийн уналтыг та зогсоож өгөөч. Тэд баялгаа зөв зохистой зарцуулан үнэхээр ард түмнээ энэ хүнд хэцүү ядуурл авилгалаас та
гаргаж өгөөч эзэн минь ээ. Авилгад өртсөн энэ ард түмнийг та авилгалаас чөлөөлж өгөөч эзэн. Бид танд Венесуэлийг өргөж जैन, та Венесуэлийг өөрчлөн та шинчилж өгөөрэй эзэн. Тэгээ Венесуэлд байгаа энэ хямралыг даван туулах тэр туулахад сайнаар удирдагчдыг та босгож өгөөрэй. Тэгээ Христ итгэл маш өндөр хувьтай, ялангуяа тэд католик шашинд итгэдэг байгаа. Тэгээд эзэн та тэднийг үнэхээр яг евангелист турслын зөв итгэл рүү тэдний итгэлийг та өөрчлөн та шинжилээрэй. Бид Иесус Христийн нэрээр бид Венесуэлийг танд өргөж байна. Тэгээд тэнд байгаа гэмт хэргийн тэр олон тархалтыг та зогсоож өгөөрэй. Эзэн та Венесуэлийг Иесус Христийн өөрийн тэр залмаан цусаараа хуч энэ ард түмэн дээр сэргэлтийг, өөрчлөлтийг та авчраарай. Бид Иесусийн нэрээр Венесуэлийг өрөөж, бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж. Эзэн минь ээ, дэлхийн бас өнцөг булан бүрт байгаа израильчууд өнөөдөр Ханука баяраа тэмдэглэж байгаа боловч тэдний эсрэг бас исламын шашнаас дайралтууд, аллууд явагдаж байгаа энэ үед үнэхээр тэднийг та хамгаалаарай эзэн. Эзэн еврейчүүдийг үзэн ядалдах энэ зүйлээс эзэн та хамгаалаарай. Та өөрийн ард түмнээ та өрөөгөрэй эзэн. Тэгэхээр бас бид яг Австралид болсон тэр Ханука баяраа тэмдэглээд тэрнээсээ болоод өнөөдөр хайртай хүмүүс алдсан тэр хүмүүсээр Бурхны тайвшрал байх болтугай гэж бид залбирч байна. Бид Иесус Христийн нэрээр Израилийг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Хавц Солонгосыг, бид Афганистаныг, бид Монголоо өргөж байна. Хаваа бид Монголд болж байгаа үйл явдлыг бид таньдас өргөж जैन. Тэгэд өчигдөр Филиппинээс ирсэн тэр гэр бүлийг эзэн та хамгаалаарай. Монголд бузар муу зүйлээс хамгаалаарай. Тэдний амь насыг хамгаалаарай. Эзэн тэднийг доромжлох, гутаа, хуурам мэхлэхээс хамгаалаарай. Эзэн минь тэд бас үнэхээр тэдний энэ зүйл өнөөдөр Монголын тэр хууль, шүүх хэмнэлэг, олон шүүх цагтаагийн тэр асуудлууд донд үнэхээр худал хуурмаг зүйл хизээ нэг цагт илэрдэг гэдэг тэр айдсыг, болгоомжлыг тэр худал хуурмаг хүмүүст өгөх болтугай. Тэгээд Монголын хуулийг шудраг ёсроо эргүүлэхэд та энэ зүйлийг та бас маш сайн хэрэглээрэй. Тэгээ үнэн зөвийг тогтооход эзэн та хамт ажиллаарай. Тэгээ би яг одоо тэр бүдэрхчээс сэтгүүлчийг бас тэр Филиппиний гэр бүлийг танд өргөж байна. Таны хамгаалалт тэдэн дээр байх болтугай. Тэд гэр бүлээрээ ирсэн тэр гурван хүнхээр тэдний бодол санаа бүх зүйл нь бас өөрчлөгдөөд тэд бас итгэрээд тэгээд Монголоос явах одоо бүрэн бүтэн явах болтугай. Тэгэд бид Иесус Христийн нэрээр энэ үйл явдлыг танд өргөж байна. Энэ зүйл нь өнөөдөр Монгол хүмүүс хичнээн шударгасан дуртай болохыг та харж байгаа. Тэгээд бас өнөөдөр Монголд шүүх цагта хичнээн шудраг байх ёстой та харж байгаа. Тэгээд эзэн энэ бүхнийг та тогтоогоорой. Тэгээд бид залбирч байна. Эзэн та удирдаарай. Тэгээд чимээгүй цагийн группийнхаа бүх гэр бүлүүдэд танд өргөж байна эзэн. Та удирдаарай. Та өрөөгөр эзэн. Бид бас итгэлээ өв болгон эзний үр удамдаа дамжуулахад эзэн та таларх. Та биднийг удирдаарай. Бид үр хүүхдтэй бас зөвийг өвлөн үлдээхэд эзэн та хамт байгаарай. Тэгээ бидний Бурхныг магтдаг, Бурхны үгийн өмнө суудаг, Бурхны үгээр амьдрахыг хичээдэг энэ зүйлүүд үр хүүхдэд маань өв болон дамжигдах болтугай. Иесус Христийн нэрээр чимээгүй цагийнхаа бүхэл гэр бүлүүдэд танд өргөж байна. Иесусийн нэрээр залбирлаа. Амин. За тунхаглах ишлэл. Бос гэрэлд учир нь чиний гэрэл ирж ирснээр цог жавхлан чиний дээр мандаж байна. Үзэгдүүн газрыг харанхуй бүрхэн гүн харанхуй хүмүүсийг хутсан. Гэвч эзэн чиний дээр мандан түүний цог жавхлан чиний дээр үзэгдэнэ. Үндэснүү чиний гэрэл рүү хаадан чиний мандах туяа руу ирнэ. Нөдөө өргөн орчин тойрныг харахтун тэд бүгдээрээ цуглан чам дээр ирж байна. Чиний хүүгүүд хас холоос ирэн чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ. Чи харж царайчин гэрэлтэй чиний зүрх хөдлөн баяснаа. Яагад гэвэл далайн баялаг та нарыг болж үндэснүүдийн хөрөнгө чамд ирнэ. Исая 61:5. Амин. Амин. За цээжлэгчлээ. Хүүгүүдийг минь залууд нь ургаж гүйтсэн ургамал адил огтыг минь ордонд хэлбэртэй уралсан булангийн баг мэт болгооч. Үр тариа сарвчуудад нь төрөл төрлөөрөө дүүрч хоньнууд маань манай талбаануудад 1000 түмээрээ үржих болтугай. Дуулал 144-ийн 12-аас 13. Амин. Амин. За Венесуэлд ер нь бас сүүлийн маш их юм баслах хөдөлгөөнүүд болоод байгаа шүү дээ, тийм.
энэ нөгөө баруун гар талын энэ дээдлэлт болохоор яг юм нөгөө уулархаг юунуудад яцсан яг одоо бас жоохон ядуу хүмүүсийн амьдрал гэхдээ бас бүр гудамжинд ингээд майх бариад амьдрэх хүмүүс өсөндөө байдаг юм билээ. За энэсээ л үнэхээр өөрчлөгдөх болтугай. Уг нь бол маш гоё тий. Соёлтой маш гоё тийм юутай байгальтай аж жуулчлал бас хөгжүүлэл гоё байх ийм газар байгаа гэнэсээ. За юм байна. За эзэн өөх болтугай. Өдөр бөгөөд өнгөлөө гэрээ бөгөөд талархалтай байгаараа эзэвэг. Өнөөдөр орой орж ирсэн чинь өчигдөр Пүрмэ орой гэдсэн. Яг өнөөдөр 8:30-д орж ирсэн. Яг нааталтан туяа маань юу гэж байна. Миний амьдралын нөхцөл байдлаас үл шалтгаалсан бурхан маань сайн билээгүй. God is good all the time. Тэ яг үнэ. Амен. Миний даар ерөөсөө хэвэн байдалд орохгүй байгаа шүн жоохон унтахгүй байна. Шүн унтахгүй байгаа. Өглөөс ирэхгүй байна. За юм асуудал. Өчигдөр бүр тэгээд нойр алдагдсан чи өчигдөр 3 хагас ирчээ. Тэгж ячаад. За нэг иймэрхүүл. Өстө нойр бүр наас цаашаа болоод. Гармон хөгчмшил сунгаал татал тийм юм байна. За зэвэх болтгоо. Манай хиний Пүрмэ зохиолчийн маань ээж нь өвөр Монгол явсан 2 дахь удаа химийн эмчилгээнд орсон. Тэгээд хичээг маань эзэн үнэхээр хамгаалах болтгоо. Тэгээ манай Лаги гэдэг итгэлийн дүү маань хамт явсан байгаа. Тэгээ Лаги маань бас юу ах болтгоо. Тэр газар бас уулзсан өвөр монголчуудаа эзний гэрлийг хуваалцах болтугай. Тэгээд залбирлаар тэднийг маань хамгаалах болтугай. Тэдэнд бас эмчилгээ хэрэгцээ санхүүгээр нь бурхан хангах болтугай. За юм байна. За эзэвэг эзэн хамтах болтугай. Эсэмэрээр хэрвээ ч байлтай. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх болно манайх.